За Breaking Bad болон Better Call Saul цувралуудаараа алдартай домогт мундаг уран бүтээлч, продюсер, зохиолч, найруулагч Vince Gilligan-ийн шинэ бүтээл Pluribus гэж бүтээлийн эхний 2 анги бол Apple TV Plus дээр гарсан байгаа. Нийт 9 анги бол гарах юм байлээ. За энэ цувралыг бол хүлээлт маш өндөр байсан. Гол дүрд нь Rhea Seehorn тоглосон. Ялангуяа Better Call Saul цуврал тоглосон. Ялангуяа Better Call Saul цуврал тоглосноор сайн мэдгөх манайд. За энэ цувралын эхний 2 ангийн талаар спойлергүй сэтгэл бичлэг хий гэж бодлоо. Тэгээд та хэд энэ цувралыг хэр их үзэж байна? Энэ бичлэг бас хэр явах нь гэдгээс хамаараад үргэлжлүүлээд ангаар нь 7-7 хоногор нь болол илүү спойлертэй, илүү үйл явдал дээр нь суурилсан бичлэг болол хийж магадгүй. Гэхдээ харъя энэ бичлэг хэр явах нь үү? Та хэд маань бас хэр сонирхолтой байна гэдгийг хэдүүлээ. Харъя гэж бол бодож байна. За Pluribus-ийн хувьд бол хүлээлт нэлээд өндөр байсан, нэлээд учир битүүлэг маркетинг бол хийсэн. Том трейлер мэйлэр хүртэл нэг цацаагүй ингээд нэг юм учир битүүлэг шинжлэх ухааны зөгнөлт байна гэдэг ойлголттой. Дээрээс нь Rhea Seehorn гол дүр тоглож байгаа гэдэг юм ойлголттой байсан. За Rhea Seehorn бол Better Call Saul-оор үнэхээр мундаг байсан. Тэгээд Vince Gilligan хэлсэн л байлээ л дээ. Би бол энэ цувралыг баг зөвхөн Rhea Seehorn-д зориулж бичсэн. Rhea Seehorn бол тийм супер celebrity одоо зүгээр од гэдэг утгаасаа гадна тийм агуу жүжигчин гэж танигдах ёстой хэмжээний юм жүжигчин юм а. Тийм учраас би нэг түүний түүнд зориулж бичсэн юм а. Хэрвээ Rhea Seehorn л үргэлжлүүлээд байгаад юмэр байвал болоод байвал би энэ цувралыг үргэлжлүүлээд хийгээд болоод ах юм. Болно гэж жоохон тоглоомъя гэдэг. Ингэж болол хэлсэн бэлээ. Тэгээд Pluribus гэж юу гэсэн утгатай юм бэ гэдэг бас айгу сонирхолтой. Pluribus одоо би яг латин ямаар хэлтэй биш те. Pluribus unum гэж. Pluribus unum. Pluribus unum. За тэр авцаа. Нэг юм Pluribus unum гэж Америкээр дуудадаг юм байна. Америкийн англиар. За ийм нэг латин үг бол байдаг юм байна. За энэ латин үг болохоор Америкийн нэгдсэн улсын одоо юу юм бэ? Одоо ураа юм байна. За энэ ураа нь болохоор out of many one буюу олонний дунд одоо олонний дундах нэг. Олонний дунд ганцаараа гэхээр бүр олонний дундах нэг гэх юм уу ийм утгатай үг юм байна. За энэ нь тэгээ Америкийн нэгдсэн улсын аль биесны бол одоо ийм ураа гэж бол явдаг юм. Яг аль биесны гэхээр бүр traditional одоо үндэсний түүхэн ураа гэх юм уу тэр нь арай зөв болох аль биесны гэхээр арай өөрлөх гэдэг ийм юм байна шүү. За тэгээ Pluribus гэдэг цуврал яг ийм ер нь болж үл хэрвээ үзег бол энэ угаасаа спойлергүй юм бичлэг. Хэрвээ үзээгүй байгаа болол on the fence буюу үзэхгүй юу гэд бодож исэн бол үзээрэй гэж санал болгоо. Гэхдээ аль болох юу ч мэдгүй үзүүл гоё гэж би хэлэхээр байна. Одоо би яалч юу мэдээ сэтгэлээ ярина. Гэхдээ янз бүрийн нарийн деталь юм бол ярихгүй айгүй ерөнхий юмнууд ярин зэрэг сэтгэл ярина. Гэхдээ хүмүүсийг хэр үзэр гэж бол зөвлөхөөр. Тэгээд аль болох юм мэдгүй үзээрэй гэж. За ерөнхий айгүй үндсэн суур зүйл нь одоогийн байгаагаар юу юм бэ гэхээр за дэлхийд нэг юм юу гарч байгаа. Одоо пандемик гэхээс буруу болох гэдэг нэг вирус маягийн нэг юм тарж байгаа. Маш хурдцтай тарж байгаа. За тэгээд дэлхийд тэр нь халдаагүй тэр нь нөлөөлөөгүй маш цөөхөн хүн үлдсэн. Тэр хүмүүсийн нэг нь манай Rhea Seehorn-ы дүр. Гэхдээ энэ вирус халдж байгаа юм нь маш содон сонирхолтой. Энийний хөндөж байгаа сэдв, үзэгчдэд үлдээж байгаа асуулт, үзэгчдээс асууж байгаа асуулт, Vince Gilligan өөрөө асууж байгаа асуулт тэр бол маш сонирхолтой. Хөндөж байгаа сэдвүүд маш сонирхолтой. Тэгээд хийц үнэхээр гоо. Зураг авал production үнэхээр супер. Хөгжим нэг хөгжөөнтэй, сонирхолтой, маш инээдтэй, хөгжилтэй. Энэ зурлаг бол black comedy гэж хэлсэн ч буруутгааргүй. Дээрэс нь за би юм spoilдморгүй, үнэхээр юм spoilдморгүй зүгээр жижигхэн юм дуртжээ. Ойрд манай монголчууд гоё шүү гэж хэлчихээ да. Өөр юу хэлэхгүй одоо энэ дээр нэмж юм хэлмээргүй энэ деталь хэлээ. Би үнэхээр энэ хүмүүсийг энэ зурлыг үзээсэй гэж хүсэж байгаа байхгүй. Тэгээ тийм учраас би юу яага ер нь л аль болох юу ч хэлэхгүй зүгээр баг надаа гэхээс илүү Vince Gilligan гэдэг нэрэнд итгээд үзээч гэж би хэлэх гээд байгаа. Тэгээ угаасаа энэ цувралын маркетинг ч гэсэн тийм байсан. Vince Gilligan гэдэг маркетинг явсан. Тэр нь ч зөв болсон. Угаасаа өөрөө энэ ч одоо Better Call Saul, Breaking Bad гэдэг бүх цаг үед яригдах ийм агуу бүтээл хийсэн хүн угаасаа өөр маркетинг яах юм тийм үстэй. Тэгээд яг цаашаага хэрвээ энэ бичлэг гайгүй яваад хүмүүс та хэд маань дээрээс нь хангалттай сонирхолтой байгаад ингэх юм бол дараагийн анги гарахт нь яриад явъя. Энэ 5 дахь дараагийн анги гарна. Тэгээд 5 дахь нь хагасанд маань найзууд бидэд ингээм хамт үзээд явъя гэдэг өгсөн байгаа. Тэгэхээр ревю хийгээд бол явъя хэрвээ хүсвэл та хэд маань өсөж байвал хангалттай энэ бичлэг олон үзэж байвал тийм байна. За тэгээд Pluribus би одоо өөр юуг нь тайлбарлах зүг юм дэ. Янз бүрийн минь ярихаар шууд юу болчих гээд байгаа юм. Деталь руу орчих гээд байгаа. За манай дүр бол за ингэ. Манай дүрийн хандлага энэ одоо ялангуяа 20 дугаар анги дээр гарч байгаа нэг юм эсрэгцэл зүйлүүд гарч байгаа. Үзэл бодлын хувьд, анализийн хувьд, үнцгийн зөрчил. Тэрний зүгээс цаасан дээр бол зөв манай хүний. Гэхдээ
хандлага нь буруу болчихдог. Хандлага нь буруу болчихдог. Тэр хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Нөгөө хүмүүс яг нөгөө талын хүмүүс нь яагаад өөртөө зөрчилж байгаа, тэр хүмүүс яг яагаад тийм шийдвэр гаргаж байгаа, тийм хандлага гаргаж байгаа, тийм үйлдэл хийж байгааг ойлгохыг хичээх хэрэгтэй. Байтал манай хүн айгүй юм privileged. Тийм ээ. Тийм эсвэл яг өөр нөхцөл бас байгаа юм л да. Би спойлергүй ярих гэдэг. Яг өөр бас дахиад нэг нөхцөл байгаа. Тэднээс өөрөөр. Гэхдээ privilegedтэй нэг юм тэр хүмүүсийн өнцгөөс харах юм хүсэлгүй, тийм ойлголтгүй, тийм бодол хичээл зүтгэлж байхгүйгээр ингээд зөрөөд байгаа нэг юм ба. Тэр айгүй сонирхолтой юм философийн нэг юм зөрчил юмнууд байгаа байхгүй. Би бол тэрэн дээр ингээд манай найзууд бидэд ингээд үзснийхаа дараа тэрний талаар ярилцахад бол айгүй гоё байсан. Тэгтээ жоох. Тий, айгүй гоё байсан. Маш хөвгөлтэй байж чадсан. Санаа нь гоё байгаа. Тэгтээ айгүй юм dark байж болохоор зүйлүүдээс нэлээд байгаа. Маш олон асуултын тэмдгүүд бас дутуу байгаа. Тэгээд нэг юм за энэ угаасаа main plotline дээр нь байгаа болохоор би хэлчихэдэг. Тэгэхгүй бол хоосон нэг тийм юу ярьж байгаа мэдгүй юм яригдахад. Тэр вирус тарсан гэдэг байгаа шүү те. Тэр хүмүүс нь айгүй содон сонирхолтой гэдэг нь юм байхгүй. Peaceful. Mega peaceful болж байгаа. Тэгээд бүгд нэг hive mind маяг юм. Бүгд нэг юм. Нэг processor, нэг процесс, нэг юмд тархинд холбогдсон юм шиг юм. Тэгээд бүгд одоо эднэр болохоор маш амгалан тайван бүх одоо юм хүчтэй сэтгэлүүд ялангуяа уур хилэн хүлээж авч чаддаггүй. Ямар ч амьд амьтанд санаатаагаар одоо хор хөнөөл болохгүй те. Байгальд амьд амьтанд хор хөнөөл юу ч хийхгүй зөвхөн тэрийг одоо хайрлахтай аюулгүй байдлыг хангах гэсэн юм юм. Ингэнгүүт тэгээд дээрэс нь хүн төрлөختөн хувийн individuality буюу хувь хүн болгон тустай байх те. Тэр чухал байна уу? Эсвэл амгалан тайван, энх тайван peace гэдэг юм чухал уу? Тэрийг ямар үнээр авч ийн вэ гэдэг айгу сонирхолтой асуултууд гэсэн чинь гарч байгаа шүү. Breaking Bad цуврал дээр ч гэсэн маш олон сонирхолтой асуултуудыг хөндөж хүмүүсийг ярилцуулах, хилцүүлэг явагдахад айгу тийм том суур болсон сонирхолтой сэдвүүдийг хөндөж ингэж бол гаргадаг шүү дээ. Тэгээд Breaking Bad-ыг үзэж явах хугацаанд нэмж судлаад уншаад явхад нэмж айгу олон төрлийн бүтээлүүд, урлагийн бүтээлүүд, шүлэг, ном, зохиолууд ийм зүйлүүдийг судалж, уншиж, мэдэж ингэж бол авдаг болвол Pluribus ер нь тийм байх шинжтэй цаашаа. Тэгээ хийц үнэхээр гоё, маш сонирхолтой асуултын тэмдгүүд олон. Тэгээ mystery айгу том хэсэг нь байхгүй юу? Тэгээ тийм учраас би ч одоо бүгдийг мэдэхгүй байна. Гэтэ үзэж явах процесс донд бол энэ юу болвол үнэхээр гоё юм яалтчгүй. Үзэх experience өөрөө маш гоё байна. Тэгээ тийм учраас та хэдийг бол би үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд ямар ч үсэн санаа сэтгэлээ хуваалцаарай, хитрхи дэлгэрэнгүй ярьж бол чадсангүй хүсэхгүй байна. Тэгээд та хэд ямар ч нэг ийм сонирхолтой уур амьсгалтай, сонирхолтой чиглэлтэй асуулт асуусан, учир битүүлэг тэгснээ хөгжилтэй хаа гэд инээлтгэр юм ихтэй ийм цуврал үзээгөө удсан бол үзээрэй. Тэгээд үзсэн бол санаа сэтгэлээ хуваалцаарай. Спойлертай комент бичиж болно. Гэхдээ спойлертай комент хийж байгаа спойлер гэж доор нь зай авч байгаа бичээрэй. Яг л би ярианд оролцох хүсэлтэй байна. Тэгээд хангалттай хүмүүс юм л дараагийн дээр уулзцгаая. Ямар ч үзээд байна би бол.